засгийн хөгжлийн үндэс суурь тогтолцоо, суурь сэтгэлгээний асуудлыг хилцэж байгаа учраас арай жоохон холоос эхлэе гэж бодож байна. Монголчууд бид эрхчлөөнд хайртай ард түмэн. Тийм ч учраас одоогоос 36 жилийн өмнө ардчилсан хувьсгалын үзэл санааг Монголын ард түмэн талархан дэмжиж хүлээж авсан. Тийм ч учраас ардчилсан хувьсгал инх тайвны замаар хийгдсэн, шилжилт хийгдсэн, улс төрийн тогтолцоогоо, эдийн засгийн тогтолцоогоо бид өөрчилж чадсан. Тэгээд ардчилсан хувьсгалын мөрөөдөл юу байсан бэ гэхлээр Монгол хүмүүрт улс төрийн эрх чөлөөг нь олгох, Монгол хүмүүр эдийн засгийн эрх чөлөөтэй байх ийм л мөрөөдөл байсан шүү дээ. Тийм ч учраас монголчууд дэмжсэн. Тэгээд хүмүүр дор бүрнээ шударгаар хөдөлмөрлж чадвал сайн сайхан амьдралд хүрнэ гэсэн тийм итгэл үнэмшил, тийм мөрөөдлөөр бид нар одоо энэ ардчилсан хувьсгалын замналаар эхэлсэн тэр одоо энэ сүүлийн эдэн жилийг бол өнгөрөөж байна. Харамсалтай нь бид энэ бүхнээсээ сүүлийн эдэн жилд бол маш их ухарчаад байна. Уг нь бол Монгол улс Швейцар шиг хөгжин Азийн бар улс болно гэсэн тийм мөрөөдөл байсан нь талаар болчиход байна шүү дээ. Тэгээ өнөөдрийн бидний ярьж байгаа зүйл бол ерөөсөө л энэ авилгал хээл хахуул, хулгай зилгий бид ирээдүйдээ сайхан гой сайхан амьдран дор бүрнээ шин санал санаачлаг гаргаад гой бизнес эрхлээд дэлхийдээ өрсөлдөн энтер гэж огт яриха байцсан. Тэгэд бид бол ийм улс төрийн эрх чөлөөгүй за тэгээд дээр нь эдийн засгийн эрх чөлөөгүй ийм л ард түмэн болчиход байна шүү дээ. Тэгээ өнөөдөр улсын хурал дээр бид нар ийм сайхан хууль оруулаад ирлээ. Түр бол ерөөсөө хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэдэг зарчмыг бид нар хуульчлах гэж байна гэж ярих нь бол одоо бас нэг бодлын айгу харамсалтай санагтаад байна. Гэхдээ тэгж ярихаас өөр аргагүй байдалд орчлоо. Яагаад вэ гэхлээр зах зээл гэж ерөөсөө бас байхаа байчлаа. Монгол Ардын намын зарим дарга нар чөлөөт зах зээл байхгүй гэж зарлаад байсан. Тэр нь бол одоо үнэн болчлоо шүү дээ. Монголын эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 40% нь төсөв дахиад 20 гаруй хувь нь төрийн өмчт компани л болсон. Өөр улс төрөөс өөр газар ерөөсөө өрсөлдөөн байхгүй. Хэн илүү том дарга болох вэ гэдэг өрсөлдөөн л явдаг боллоо. Тэгээ ийм нөхцөлд бид нар энэ хуулийг авч хилцэж байна. Тэгээд одоо аргаа бараад ийм хуулийн төсөл бас ардчилсан намын зүгээс ч гэсэндээ одоо эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гээд одоо илэрхий ардчилсан үндсэн хууль нь тодорхой заасан зүйлүүдэд бид нар хуульчлахаас өөр аргагүй байдалд хүрчээд байна шүү дээ. За тэгээд ийм тодорхой хоёр асуулт байна. За засгийн газраас оруулж ирж байгаа бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулаад хоёр том хуулийн төсөл орж ирж байна гэж ойлгож байгаа. Зөвшөөрлийн тухай хууль, за мөн одоо хөрөнгө оруулалтын тухай хууль. Тэгээд зөвшөөрлийн тухай хуулийг дагалдаад одоо бараг 90 гаруй хуульд өөрчлөлт орж ийн л гэж амлалт. Өнгөрсөн хугацаанд бид нар харин одоо 90 гаруй хуулиар одоо ингээд баахан тусгай зөвшөөрлүүд бий болгоод тэгээд ийм төрийн хүнд сурталыг нэмсэн байж штэ. За тэгээд энэ зөвшөөрлийн тухай хуулийг анх оруулж ирээд Улсын хурлын гишүүн их төвшин ахлаад нэг ажлын хэсэг ажилласан. За бас ийм хууль хоорондын нийцэл бас алдаа дутагдал хийдлүүд байна гэсэн зүйл яригадаад тэгээд засгийн газар буцаан татаж авсан. За ажлын хэсгээс гарсан дүгнэлтүүдтэй холбоотойгоор хэр өөрчлөлт шинжилт хийгдсэн бэ? Засгийн газар буцааж одоо сая дагалдуулж оруулж ирэхдээ энэ асуудал дээр ямар арга хэмжээ авсан бэ гэсэн тодорхой асуулт байна. За хөрөнгө оруулалтын тухай хууль бол одоо ингээд шинээр дагалдаад ороод ирж байна. За үүнд бол нөгөө докторжуулалтын гэрчлэгээ гэдэг асуудал орж ирж байна. Ууг нь бол бидний бизнесийн эрх чөлөөний тухай хууль, эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэж батлах гээд байгаа нь цаашид түр ерөөсөө энэ эдийн засгт оролцохгүй. Тэгэхээр энэ докторжуулалт шаардлагагүй байх нөхцөлийг бүрдүүлэх гээд. За энэ хоёрсод хариулъя. Докторжуулалт шаардлагатай. Докторжуулалтын гэрээ нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөрөнгийг хамгаалж байгаа л зүйл шүү дээ. Төрийн эрх ашиг биш байхгүй. Хөрөнгө оруулагч өөрөө хүсдэг. Яг энэ өнөөдрийн байгаа танаа хууль эрхсэн орчинд би хөрөнгө оруулах гэж байна. Миний хөрөнгө хамгаалалттай юу, хууль өөрчлөгдөхгүй юу гэж. Энэ хүн чинь тэр хуулийн орчингоо дүгнээд, эрсдлээ дүгнээд хөрөнгө оруулж штэ. Тэгэхээр яг тэр орчингийг баталгаажуулна. Хууль сайжруул, сайжралт нь аваад явна. Хууль муудвал тэр хүнийг хамгаална. Тэгэхээр энэ байхын зүг баха жаргалан гişүү. Хоёрдугаарт нэг сүүлийн нэг ардын намын 10 жил их болохоо байсан муудсан шиг мэгэл ингээд нэг хаанаас тийм ойлголт аваад яриад байгаа нэг яриа л байдаг болчиход байгаа. Би нэг ерөн сүүлийн 10 жил юу болсон юм бэ? 10 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг 4 дахин өслөө.
Нэг хүн ногдох дотоодны бүтээгдэхүүн 2 дахин өслөө. Монгол улс дунджаас дээш орон боллоо. Монгол улсын эдийн засаг 90 их найд төрлөө. Би та нарт 2008-аас 12 хоног ярьж өгье. Монгол улсын эдийн засгийн өсөлт 17% хүрч дэлхийд тэргүүлж эхэлсэн. Монгол улс дараагийн Катар, Кувейт болно. Жилдээ 5 тэрбум доллар ирдэг. Манай буян тухайд дэлхийн бүх топ хөрөнгө оруулалтын сангуудын удирдлагууд ирдэг, уулздаг. Монгол улсад хөрөнгө оруулалт буцалж ирсэн. Эдийн засаг дараа нь 12 онд улс төр ярил. Ардчилсан нам засгийн гарсан, эдийн засгийн өсөлт 17 дахин унсан, валютын нөөц тэг болсон, олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан, санхүүгүүд дампуурсан гэсэн үг шүү дээ. Ингээд 16 онд ардын хүлээж аваад 4 дахин өсгөөд нэг гуногт горлоо 2 дахин өсгөөд эдийн засгаа тасралтгүй хэдийгээр ковидын хүнд үеийн хямралыг үүссэн ч гэсэн ингээд докторжуулаад гарч байна. Юм босгох гэсэн унгаа хамархан байдгийн л жишээ. Яагаад гэвэл тэр үеийн гэрч болоод энд сууж исэн улсууд одоо 3-4 хүн үлдсэн байна. Тэнд үүссэн эрх зүй хөрөнгө оруулалтын муудсан орчинтой холбоотойгоор бид өнөөдөр энэ алдааг засах гал явж байна шүү дээ. Ингээд улс төр ярил зөндөөл юм ярина шүү. Хатуу ярьж чадна. Би та залуучууд урайлаад гарснаа залуучууд. Шин санаа гаргаад энэ орчингоо хамтраа сайжруулаач. Энэ та нарын ирээдүй шүү дээ. Засаг оруулаад ирлээ. Өөр юу хэрэгтэй. Нэг л ерөнхийлсөн улс төрийн өнгө ийсэн зохихгүй хүн шүү дээ. Гой ижээ санаа гарга. Энийг ингээд өөрчлөе, ингээд хамтраад ажиллая гэж ярилцаач дээ. Арай өөр л өнцөх байхыг бид надаас хүсээд байдаг. Та нар манд ингээ юм дэмий улс төрийн юм яриад байвал улс төр ярина шүү дээ. Жаргалан гişүүнэ. Би таны аавтай хамт энэ их хурал За Батбаярын жаргалан гишүүн тодруулж асууя. Энэ Монгол Ардын намын дарга нар нэг л өөр л нийгэмд нэг л өөр л эдийн засагт амьдраад ах шиг бах юм. Эдийн засаг 4 дахин өссөн гээл байгаа. Сүүлийн 10 жилд ийм тийм болсон гээл байгаа. Тэгэд ард түмний амьдрал хэд дахин сайжирчаад байгаа юм бэ? Одоо ийм явцгүй попрол бол явхаа байлаа шүү дээ инхээр сайда. Хүмүүсийн амьдрал ахуйд боддоор харагдаж штэ. Сүүлийн 10 хэдэн жилд бид нар хэрэг хэмжээний нүүрс гаргав, хэрэг хэмжээний зис гаргав. Энд чинь Монголын байгалийн баялаг штэ. Гэхдээ тэр бүх зүйлийг та бүхэн зүгээр өрн таран хийчлээ штэ. Иргэдийн амьдрал сайжирсан юм уу? Энэ агаарын бохирдол чинь буурсан юм уу? Ядуурл буурсан юм уу? Тэгээ эн чинь бид нар одоо үр хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар ярьж штэ. Тэгээд ингээд юм явцгүй попрол урдаас яриад биднийг загнаад ах юм. Та бүхэн сайд дарга нар хийлээ штэ. Хин сайд дарга хийсэн юм бэ? Тэгээд бид хэд бол одоо хийх ажлаа хийгээд энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хуулиа санаачлаад ингээд За энэ хоёр сайд хариулъя. Юмыг бас ус тосоор нь ялгацгаар. Өнгөрсөн хугацаанд монголчууд бид нийтээрээ бүгд хичээж хөдөлмөрлөлөө. Улс орноо нэг өдий зэрэгт гаргаад ирлээ. Нэг хүн ногдох орлогч нь байж байгаагаар би танилцуулна шүү. 400 тэрбум доллар 400 доллар хүрдэггүй байлаа шүү дээ. Өнөөдөр 7300 доллар хүрчээд бид нар дундаж хөгжилтэй орны асуудал ярьж байна шүү дээ. Улаанбаатар дархан дүнгээс илүү засмал замгүй байсан. Өнөөдөр 21 аймгийн холбогчоод 130-аас сум засмал замтай холбогдоод байна. Монгол улсын бүх сумыг эрчим хүчинд холбоо дууслаа. Гэхдээ саяхан үлдэр бид нар өдөртөө 2-3 цаг ирдэг дизелийн тогтоол амьдарч ирсэн ард хүмүүс шүү дээ. Нэгдсэн системийг угсраад дууслаа. Хүний дундаж нас 10 гаруй насаар нэмэгдлээ. Эний цаанчин амьдралын чанар, эдийн засгийн өсөлт, нийгмийн боловсрол маш олон зүйлийн өсөлт гарлаа шүү дээ. Өнөөдөр малчин хүн хотноосоо дэлхийн ертөнцтэй холбогдож байна. За одоо яах вэ? Тэгэхээр манай гишүүд бас нэг эсвэл нэг талдаа хитрхи муу гээд эсвэл нөгөө талдаа хитрхи сайн гээд нэг гал ус шиг харшилдмааргүй байна. Яг болж байгаа нь энэ байна ингээд болгоод явъя. Болохгүй байгаа нь энэ байна. Болохгүй байгаа асуудлаа ингээд зэгслээ сайжруулад явъя гэд харилцсан ярилцаад ойлголцоод улс сүү мэдсээ сүлэлдээд улс орныхаа эрх ашигын төлөө ажилламаар байна шүү. Бас хит бити улс төржөөрөө хаанаар улс төрчих жоо хит их улс төрчихөл болцгоо хэдүүлээ. Ойлголцох, зөвшөлдсөх улс орны эрх ашигын төлөө самтарч ажиллахыг өртөл болгоё.
Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Бадамд Оржийн Пунсалмаагийн урилгаар Баянгол дүүргийн иргэд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа иргэд та бүхэндээ улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг эв нэгдлийг бас хүсээрээ. За яах вэ хөрх юм бас. Хаяныг мэтгэлцэх юм байна тий. Зөв ойлгороо иргэдээ. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. За одоо хэлэлцэж байгаа асуудал